За сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдөр 25 оны 8 сарын 25-ны даваа гараг Америкийн нийслэл Вашингтон дэсийн одноо орооны 6 цаг болж байна. За даваа гарагийн ажлын дараагаар энэхүү товч мэдээлэл хүргэж байна. Орос Украины дайны талаар бас сонирхолтой олонний анхаарлыг татсан мэдээлэлүүд бас гарч байна. За тэдгээрийн нэгдүгээрт бол яг харахгүй Америкийн засгийн газар Зеленскийг огцруулж шинэ дэглэм тогтоох ийм хүчин чармаалтыг хийсэн байж магадгүй гэсэн мэдээлэл олонний анхаарлыг татаж байна. За тухайлбал Украин улсаас Англид суух элчин Валери Залушны гэдэг хүний ярьснаар бол JD Vance буюу Америкийн дэд ерөнхийлөгч түүнтэй хувийн яриа хийхийг оролдсон. За Ираны гол сэдэв бол үндсэндээ Зеленскийг хэрхэн буулгаж өөр ерөнхийлөгч тавих ийм хувилдааны чанартай зүйлийг ярихаар оролдсон гэдэг ийм мэдээлэл олонний анхаарлыг татчихжээ. За Валери Залушны бол үндсэндээ өмнө нь бол Зеленскийтэй бас санаа нийлэхгүй сөргөлдөж байсан ийм түүхтэй хүн. Гэхдээ JD Vance бол Валери Залушныг бол дутуу үнэлсэн болтой байна. За хэвлүүдийн мэдээж байгаас үзэхэд тухайлбал Kyiv Post гэдэг сонинд тавьсан мэдээнээс үзэхэд Валери Залушны бол үндсэндээ JD Vance-ийн саналыг хүлээж аваагүй уулзаж ярилцахаас татгалзсан. За ингээд JD Vance-тай уулзахын оронд бол Канадын ерөнхий сайд Зеленский нарын уулзалт руу явсан гэдэг ийм мэдээлэл байна. За энэ мэдээ бол үндсэндээ Пентагон Украин улс руу зарим төрлийн зэвсгүүдийг тухайлбал Хаймарс болон бусад алсын тусгалтай буужингууд мөн Японы сум хангалтыг зогсоосон гэсэн мэдээтэй давхцсан гарч байна. За тиймээс Трампыг шүүмжлэгчдийн зүгээс бас гарч байгаа нэг таамаг бол Трамп нэгэнт Зеленскийг дарамтлж дийлэхгүй, хоёрдугаар Путинийг дийлэхгүй болсон учраас Украинд шинэ дэглэм тогтоох. Энэ бол мэдээж Зеленскийг буулгаж оронд нь сонгуулиар Оросын талыг дэмжих ч юм уу. Үгүй бол Америкийн талыг дэмжих хүнийг сонгож тавих, хувилдаан хийж байж магадгүй гэдэг таамаг бас явж байна. За энэ бол дээр өгүүлсэн зөвхөн JD Vance болон Валери Залушны нарын хооронд болсон хувийн яриа гэдэг нь боломжтой байна. За тиймээс үүнийг бол албан төвшөнд мэдээлж юм уу, үгүй бол албан ёсоор баталгаажуулах ийм боломжгүй мэдээ юм байна. Тиймээс олон түмэн бол зөвхөн таамаглах, сэжиглэх боломжтой юм байна. За JD Vance-ийн тухай ийм сэжиг таамаг мэдээ тархаж байхдаа зэрэгцээд өчигдөр JD Vance NBC телевизийн Meet the Press гэх ярилцлаганд оролцлоо. JD Vance-ийн Ираны өнгөнд бол үндсэндээ Оросуудыг шууд буруутгахаас зайлсхийсэн. Ингээд Америкийг бол үндсэндээ энэхүү яриа хэлэлцээрээс хөндийрүүлэх, зайгаа барих, утгатай хаягаа мансан зүйлсийг бол ярьлаа. JD Vance хэлэхдээ Оросууд бол гал зогсоохыг хүсэхгүй байна. Оросуудын хувьд төвөгтэй нөхцөл байдлын улмаас гал зогсоох боломжгүй байгаа юм байна. Тиймээс Америкуудын хувьд Оросуудын юу хийх, яахыг шууд заах боломжгүй. Хэрвээ тийм боломжтой байсан бол бид нар аль 7 сарын өмнө гал зогсоохыг Оросуудад тулгах боломжтой байсан. Ийм утгатай зүйлсийг бол JD Vance Meet the Press гэх ярилцлаганд хоёроо ярьсан байна. Look at the way the Russians have conducted themselves. They don't want a ceasefire. They don't want a ceasefire for complicated reasons. We, of course, have pushed for a ceasefire. But again, we don't control what Russia does. If we did, the war would have been over 7 months. За тиймээс үндсэндээ Путин Трамп нар хэлэлцээр хийсэн нэр зүүж цаг ожиж явах хойгоор магадгүй JD Vance тэргүүтээ Америкийн нууц салбарынхан Украин улсад Зеленскийг татан буулгаж улмаар өөрсдийн талын хүнийг тавих. Ингээд улмаар Европын холбооноос Украиныг хөндийрүүлж цаашдаа бол эцсийн дүндээ Оросуудад ашигтай ийм тохиролцоогоор дайн зогсоосон нэр зүүх хөлбөр байж болохоор байна. Ингээд дээр ирсэн цуу яриа таамаг бол үндсэндээ ерөнхийлөгч Трамп болон Путин нарын хооронд ирсэн зүйлс үндсэндээ худлаа болж агаарт замхарч байгаатай зэрэгцсэн гарч байна. Уулзалтаар тохирсон гол тохиролцооны нэг бол Путин Зеленскийтэй уулзах явдал байсан. Харамсалтай манай өмнөх өдрөөс мэдээлж ирсэн энэхүү уулзалт болохгүй гэдэг нь бол маш тодорхой байгаа. Лавров хэлэхдээ бид Зеленскийтэй уулзахад болохгүй юм байхгүй. Харин Зеленский Путин нар уулзахын тулд хэлэлцэх асуудал бол үндсэндээ уулзахаас өмнө бэлэн болсон байх ёстой гэсэн ийм зүйлсийг хэлсэн байна. Гэвч Оросуудын тавьж байгаа энэхүү нөхцөл бол хязгаарч Зеленский болон Украинчууд
Цаашлаад Европын холбооны орнууд хүлээн зөвшөөрөх боломжгүй ийм одоо нөхцлүүдийг сөргүүлэн тавьж байгаа. За тиймээс үндсэндээ Путин Зеленскийн уулзалт болохгүй гэдгийг бол инхүү төвөггүй одоо харж байгаа болохоор байна. За ингээд та бүхэнд Америкийн засгийн газар бол одоо Орос Украин хоорондын одоо яриаг хэлцээр мухардалд орсон энэ цаг үед за магадгүй дараагийн одоо боломжтой хөлбөр бол одоо Украин улсад одоо дэглэм өөрчлөх. За дэглэм гэдэг маань үндсэндээ Зеленскийг одоо татан буулгаж за ингээд Оросын юм уу Америкийн талыг одоо шууд аялдан дагагч ерөнхийлөгчийг тавих ийм хөлбөрийг бас одоо хийж магадгүй тухай мэдээллийг хуваалцлаа. За ингээд дахин хэлэхэд энэ бол зөвхөн одоо сонирхуулах үүднээс та бүхэнтэй мэдээллийг хуваалцлаа. За эдгээр нь бол мэдээж албан төвшөнд мэдээлэх, албан төвшөнд баталгаажих боломжгүй. За ийм зүйлсийн тухай ярьж байгаа гэдгийг бид бас ойлгох хэрэгтэй байна. За өнөөдрийн мэдээгээ үгээр өндөрлж байна. Та бүхэн манай сувагтаа subscribe хийж хараахан амжаагүй байгаа бол за яг одоо Төгөлдөр ТV сувагтаа subscribe дарж бидний ажлыг дэмжээрэй гэж та бүхнээс хичээнгүйлэн хүсье. За ингээд дараагийн мэдээгээр удахгүй уулзцаая.